Ой. Би энэ бас л яриаггүй. Ер нь яг эхлэл үед нь баг аудио бичиж аваагүй юм билээ. Тэгээд нь би хажуунаасаа ийм харагддаг гэж харуулдаг шиг байна. Тэднээс гадна бас миний хамрын нөх ингээд доороосоо хоёр шал өөр харагддаг байсан. Нэг нь манд гардуу. За эмнэлэг дээрээ ирээд хамгийн түрүүнд рентген зураг авахулсан. Тэгээд хамар олон эмчтэйгээ уулзсан. Миний хаалгааг 2 эмч гардаж хийнэ гэсэн үг. Эрүүл мэндийн эмч, гоо сайхны эмч 2. Тэгээд удаан таславч дэлхий явснаас болоод сүүлийн үед би өөрийнхөө хоолойг толгойн дотроо давхар сонсоод тэрнээс гадна зүрхний хэм алдагдаад удсан байсан. Тийм болохоор энэ хаалгаа бол хамгийн түрүүнд шаардлагатай хаалгаа байсан. Жээ миний хамрын дэлхийг зурж үзүүлж байна. Эмчээсээ уулзаж зөвлөгөө аваад хамрын гоо сайхны хаалгаа, хамрын эмчилгээний хаалгаа, тэгээд туханд өг суулгахаар болсон нэмэлтээр визний асуудлыг болохоор нанаагаас 3 сард Монголд ирж зөвлөгөө ихтэн ирж уулзаж хаалгаанд орохоор шийдээд тэгээд нанаад материалуудаа өгөөд миний визийг гаргаж өгсөн байгаа. За арт. Тэгээ голтногоо нэг сандлах юм. Үгүй царайгаа яаж л харуулах гэдэг юм да. Гайгүй юм байна. 네. класс өргөн сургаж авдаг байхгүй. Тэгээд аль талаас авах Гол нь эмчтэй яг юу хүсэж байгаагаа ойлгуулах хэрэгтэй гэсэн. Тийм болохоор би тэгшин амартай болмоор байна гэсэн, зүгээр амьсгалдаг болмоор байна гэсэн. Тэгээд үзүүр дээр нь бас баруун талтай илүү мөгөөстэй тэрийг татвар цэцлэг хийж авсан байсан. Үзүүрээ бас өндөрлүүлсэн. Харааматай байхдаа би тухайн амар зангидж муухай хардаг байсан болохоор миний автгай дух нэмээд үрчих гээд байсан. Тэгээд тэрнээс сэргийлээд өг суулгуулсан байгаа. Ер нь бол би өөрийгөө ямар муухай гүнгийн царайтай бүгдийж явдгаа бас энэ бичлэгүүдийг үзээд анзаарсандаа айгүй баяртай байгаа. Энэ үеэр би бас таргалцсан байсан. Турчин зүгээр. Тийм болохоор намайг ч угаас амар бүдүүн байна гэж битээлээрээ. Үзэртэй нэг. Ийм хурцэн тэгж тавь гэсэн тийм. Тавлаа персон модыг бүгдийг авсан шүү дээ. Эцний хоо. Авсан. Окей, гэцнийх чамбар байх. Эмчилгээ нанагийн инстаграм дээрээс хүмүүс үзэнгүүтээ өмөдчин багтсан юм уу гэж шалгадсан. Харин тий надад багтсан. Угаасаа яаж чадсан надад харахаар өмөд байхгүй тодорхой шүү дээ. Баяртай болсон баяртай. За бистслийг үстэй юм яа. Би бүр амар яа чинь би яг одоо гараа зогтолж байгаа чинь. Яв ярахад авир хэцүү байда. Хавар чихэстэй. Би лаасаа гэж харагддаг. Лаасаа гэж. Тэгтээ яг эдэг тавьцаа хатуу пластик гэвэгээд авж байгаа дөгөөд харчмаар ах юм. Гоё л алцсан байгаа х та. Бидний батлаар бол гайгүй л харагдж байгаа биш үү санагдчих. Гэхдээ эд үсэг хэлж чадахгүй байна. Тэгээд хулуудын зотой бүр хамгийн сэжгийн авдтай байлаа. Би амьдралтаа 2 удаа амар сэжгийг бидэж утсан заяо. Тэгээгөт ихнийхэд тэр ихний хулуудын зотой байсан. Хоёр дахь хулуудын зотой. Ячаа нэг дээр нөхөд би 2 ширхгийг авсан. Энийг удаа маргаш итгэл ах та. Хязаа авдах дуугээд хүлээгээд гэж байд. 2 дахь өдөр. Би өнөөдөр игээд амар игэж бигээд эдгүүрээ гээд хавтаад сэрхий болов гэсэж ерөөсөө тий байсаггүй. Тэгээд давхраа уртлаа гэвдээ. Ибахэ. Хавтахгүй сайн л эзэхтэй игэж байж ижээсэ гид давшраад 7 дайр тохоо дээрээ сорь болох бол би говдоо. Яа. Тэгээ эд өсгөл хийлж чадахгүй хэвээрээ байдаа. Чихээ соги байдаа.
Хөөе харж байгаа та нар. Би тэг гэрэл бэрэл авсан ажиллаж байна. Яд. Аваараа ясгалаад ахаар айгүй хоруулгаар ашиж байна. Өөдөр чихээс ахвал штэ. Тэр болтол амар их хугацаа аав шиг санагдчихэ. Маргааш чадвал яваасаа угуулаа угаасаа чадахгүй гэж чиж байгаа. Явцсан гоолаа өгөө дөө. Чихээс ахуулчих юм бол их зүй болох уу? Гайгүй юу? Гайгүй гэж байна. Одоо чигээд чигшүүлж чадахгүй байгаад ахаар чиглэг газар байгаа ч гэсэн бас хуурж байгаа штэ. Тэгээд одоо игээд гоё өгцтэй байгаа арьс байна. Болтой авах өдөр гачуу болцсон байх үү дээ гэж бодосоо зовоод. Хөөрий ба. Яг эдгээр амьсгалахын зовлог та нарыг ойлгохгүй л байл та. Би ойлгоод байгаа байхгүй. Өдөр ахуулахаас тэгтээ маргааш ахуулгаар болцсон. Яах вэ? Сагуулаа өглөө. Тэгтээ 3 дахь өдрөд ихэд 3 дахь өглөө хийлгэсэд их өдөр өчтөр 2 дахь тий 3 дахь өдөр ихэд гайгүй хавдаг байгаа зү. Бас уруулаа будцаа болиочтэй. Илгээд огшоо дээр цэцэг тавьсан шиг. Би ярихгүй бол хөрхөн байгаа байхгүй юу? Үгүй ярихгүй бол хөрхөн байж болохоор байгаа. Тэгвэл тэнийг бариад яг ингээд дисплейг аалж хаяад байгаа байхгүй. Одоо яа их вэ? Юм автлахгүй хараа амар муухай. Тэгтээ юм давслаг биш чихэрлэг автууд ялгагдаад байгаа байхгүй юу? Яг баг зэрэг юм автагдаад байгаа. Гэтэл гоё бид хийс. Солоос төрчид өсөөд байдагнаас. Яа. Би өсөө угааж юусоо чадаагүй байгаа. Маргааш өсөө угаахгүй бол тэгтээ яг гайгүй л та. Тэгтээ одоо болтоо чихээс авах гэж очихтой ядаж өсөө угаая да. Чи би кидаа үзчихвээ. Яа. Бас поз аваад байгаа ба. Юдэнэт. Хамрандаа хүч өгч болохгүй шүү дээ. Яаж болохгүй? Хамрандаа би нүүрэндээ хүч өгөхгүйгээр амар амьсгалаа аваад. Авлаа. Oh fuck. Holy shit. Бараг мэдсээс шийдгээсээ илүү бараг энэ нэг үгүй гэдэг. Өсөлтөрч бодчихсон юм чинь. 가기 전에 한 번 더 보면 뒤로 기대보세요. За хойшоо налаарай. 콧물 이제 콧물 빼는 거예요 이제부터. За одоо хамруу доторх нь одоо 뒤로 기대보세요. нусыг нь авах. За зүгээр. Нэс 말씀드렸습니다. 아 네. За. 다 했어요? 어때요? За яаж ийн одоо? Хамруу ямбагт ирсэн бид гарахгүй байна. 너무 겁이 났어요? Тий. За өнөөдөр ингээд юу хийх гэж байгаа лээ. Сайн эхлээд чихээсээ ахуулаад тэгээ бүхстэйгээ хийлгээд тэгээд сая дурандал хараалан гутаа Чи хамардаг байсан юм байна. Тэгээд ингээд өнөөдөр юм гарч ирсэн тий. камерт бичигдсэн байгаа. Хасаарай. Тэр чинь блюртэхгүй болоос санаа зовмор юм. Тий. За.
Хүншиг амьсгалдаг болсон эхний өдөр. Энэ ер нь бол айгүй гоё мэдрэмжтэй юм байна. Чихээс ахуулахад гэхдээ амар муухай байсан заяа. Чихээс ахуулах мэдрэмж бол бүр амар эвгүй юм билээ. Хаалганы үед чинь би унтуулахтайсан болохоор юу ч мэдрээгүй штэ. Тэгсэн чинь бүр яг ингээл хамарлаа ойрцсон чинь би амар айгаа сандраад тэгээ бас чих хамрал юм чинь ингээд нөгөө нэг юм сордог юмараа дотор ингээ хатсан цусмас цэвэрлэн чинь дуу чимээнээс найгаад надад амар эвгүйсэн. Би ер нь бол бас баргийн юмн дээр айж майхгүй байх гэж бодсон чи айд юм байна. Тэгээд ингээд амьсгалдаг болоод зүгээр ингээд гоншгонч моншгонаад ингэж яадсан шүү дээ. Гоншгонч моншгондгүй ярьдаг болсон чинь юм ярмаар санагдж манагдаад ингээд микрофон шиг ингэсэн сууж байна. Өнөөдөр амар гоё унтах байхаа. Өдөржин гэхдээ гадуур яваад олигтой юм хүм идээгүй. Өдөр нэг сав буй идчихээ тэгээд өөрийг мэдээгүй. Тийм болохоор одоо нэг шим чанж идчихэд тэгээд эртгэн шиг унтнаа. Энд дээрснээс хойш гайгүй нойр мойр засраад дэжгүй байгаад байгаа. Та нарт гэхдээ би амар муухай алил харагдчихл байгаа л ахaltaа энэ чинь ингээл бах юм хумнаалгаж болгоцсон. Тэгснээ аа. Яа тэгтээ надад амар гоё яагаад байна. Яа. Зүгээр хардаг, зүгээр амьсгалдаг хүмүүс ч бүр амар лакшери амьдарч исэн юм байна. Одоо тэгээ тэрийг би өчнөө юм болж иж болж авч штэ. Гэтэ яах вэ? Миний хамгийн азтай юм нэ штэ. Ингээд таславчны мөгөөрс амар дэлээсэн болохоор тэрийг янзлахад илүү гарсан мөгөөрсөөр нь үзөр янзалсан заяа. Тэгэхээр би чихэн дээрээ оёдл хийлгээгүй. Хоёр чих зүгээр тэгээд чихний өвдөлтөөс нэлээд байдаг юм шиг байлээ. Хойноос нь зүсмэсдэг гэсэн. Тэгсэн чинь азар миний илүү гарсан мөгөөрс үзүрт хөрцөн. Тэгээд маргааш очиж шарлах хийлгэх нь гэжэлээ. Гайгүй. Энд ч нэг юм жоохон зүрхийдсэн байгаа. Энэ гэхдээ наалтнаас олж гэнэ үгүй юу мэдэхгүй байна. Айгуу хурдан жижигхан болоод байгаа юм шиг санагдаж байна. Тэгэд энэ ч айгүй их яг юм дээрээ хий зайтай болоод чихээс ахуулчингууд ингээ шууд гэж жижигэрчтгэл юм байна. Ямар ч тач оёдл моёдлоо ахуулаад тэгээд нэг гайгүй болчихгүй л хөдөө. Надад бол айгүй хурдан гайгүй идэхэд байгаа юм шиг санагдаж байна. Яа би ямар ядаргаатай үсээ оролдсон. 5 дахь өдрөө хөгжил төрөгчийн аппаратанд орох гээд явж байна. Би монголчуудын үгэнд ганц гайгүй юм сэтгээд хийцэн болов уу гэж бодсон чинь энэ солонгосын тим моныг зүгээр юу монey олгох хүссэн юм лээ шүү дээ. Энэ хөгжил төрөгчийн аппарат надад амар таалагдсан. Хажуудаа харгалзах хүнтэй бол ер нь нэг гэртээ ийм юмтай болмоор санагддсан билээ. Энэ их гоё юм билээ. Тэгээд өнөөдөр өдөржингөө гадуур явж баах юм авлаа. Захиас махаас бас авлаа. Тэгээд одоо энэ чи ой шүлхүү харагдах юм шүлтэй шүү. Гой идэх гэж байна. Гой монго хөрхөөс нэг мэдгүй бол нэлцээлаа. Тэгээд нэг 5 ширхэг баян шаарлаа. Зя. Би нэр юу гэж агаар. Гипина. Норт Корея моря бөмбөгч гэх нэг тийм паблик алерт ирж байна. Тэ нэг юмрхүү. Би нэг анзаарахгүйсэн чи миний энэ доогоор ер нь жоохон хавдаад хөвгөрцөн байсан юм билээ штэ. Тэгээ тэр нь одоо арай гайг болж байна. Өчтөр хүчил төрөгчийн юу лээ нэг юмд ороод тэгээ тэрнээс хашаа бас нөө нэг юм нийт хавдран буугаад байгаа юм шиг сан. Яа би энэ бүр гипинийг үзээд байдаг нэс. Энэ нөө нэг эритэй явж байгаа дөнгөж баригдчиад. Цаад энийг хавбал бай нэг тиймэрхүү. Чихээс ахуулаад тэрнээс хойшоогоо зөөргөө болсон чинь өдрүүд амар хурдан өнгөрөөд эхэлсэн. Би тэгэл ер нь бол өдөржин гадуур явсаар агаа л таарсан. 7 дахь өдөр хүртлээ. Тэгээд энэ чи миний арьс бол маш өрөвдөлтөй болсон билий. Би наалтны харшилтайгаа мэдэх хэрэгтэйсэн билий. Ус бас аим унсан энэ үеэр. Яа, талын
зүгээр үстэй. Яа на хөрх миний амар харах томтох болсон юм шүү дээ. Яа на би сорвч тийм аа. Ямар амар юм. Ийм амар өстэй үзэг шүү дээ. Нөө. Миний энэ амар батараа. Битерхтэй бохгүй. Тийм наад чинь жоохон хавтартай болохоор тийм санагдсан юм шиг байна. Нүгнийх нь л аваарч ер нь жоохон хавтрнаар байгаа. Энэ Нэг л арай л хавцсан тийм. тэгээ энэ ч өвчтөр улаасан бохгүй. Тэгээд эмчээсээ бас орж ирэх юм асуух юм байсан. 네. 잠깐만요. 여기서 올래? 두루세계래. 두루세계래. 좋은데요? 좋아요? 뽀뽀해줘. 드시면 있을까요? 네. 없어요. 사진 한 장만 더. 네. 같이. 네. 네. 나랑 누구였어? 보정 얕은. 아. 그거 보정 안 돼서. 그리고 이따가 13층에도 Яг Ганнамдаа болохоор тэгээд айгүй гоё орчинтой, эмнэлгийн ч гэсэн тухтай, цэвэрхэн орчуулагч нар нь айгүй сайхан аштай, эмч нар нь айгүй мундаг чадвартай, ямар ч миний хаалгааг ямар ч асуудалгүй хийж өгөөд тэгээд анханасаа яг би юм бүсэж байна гэд хэлсэн юмнуудыг бүгднг нь яг 100% хийж өгсөн. Хүн болгон бол мэдээж гоо сайхны байгууллаганд орох албагүй. Би бол дотор талаа угаасаа янзлуулах ёстой байсан болохоор гадна талаа дэлгэмдуулаад нэг төсөлж байгаагийнх нийлгээд янзлуулчихъя гэж бодсон. Манай гэрийнхэн ч гэсэн надаас аль болох хурдан хаалгаандаа орооч гэд гуйгаад байсан. Гэхдээ гоо сайхны байгууллаганд ор гэж мэдээж гуйгаагүй л дээ. Тэгээ та нар ч гэсэн хэрвээ эрүүл мэндийн асуудалтай болвол ялангуяа энэ таславч гэмрит тентрийг бол аль болох эртхэн шиг янзлуулахгүй болвол над шиг цаашлаад зүрх судасны болон чихмэх дүлэрдэг ч юм уу тиймэрхүү асуудлуудтай болох болохоор аль болох эртхэн янзлуулаарэ. 1번이요. 더 돌려주시고 자 이쪽에 조금 볼까요? 더 돌려. Чихамар хоолын эмч маань Монгол буцаасаа өмнө дахиж нэг ирж шалгуулаарэ гэснийг шалгуулж байна. Тэгээ Монголд ирээд бас дахиад 5 гүйцэд идэх гэхээр нэг эмнэлэг ороо цэвэрлүүлчээрэй гэсэн. Би аюу азтай таарсан. Ирэхээс өмнө ийм үзэглэн гарсныг мэдээгүй байсан. Тэгсэн чинь ямар ч тач зарлал хараад явхаасаа өмнө амжиж ирээд үзсэн. Монголтой харьцуулахад ер нь бол иймэрхүү үзэглэн амар хүн үздэм байх гэж бодсон. Битүү хүнтэй байсан. Гэхдээ нэг сул тал нь гэх юм бол одоо яг энэ хамгийн алтартай зургаас нь цаашлаад хүмүүс аюу их зүгээр зураг авахулах гэж үздэм шиг бэлээ. Хүмүүс зүгээр л нэгнийхээ зургийг л битүү аваастай байсан. Тэгээд гэртээ харна гэсэн чинь бараг догтлж мөгдлөөд байгаа юм шиг. Амар мунтлаа. Явлаа хайрлаа.